Миний хөнгөрөөрэй яа. За энэ ингээд hi guys. Өнөөдөр зүгээр нэг амар гоё нэг юм гихэлсэн мэдрэмж аваа гинт влог хиймээр санагдаад влогоо эхлүүлчлээ. Нэг тийм төлөвлөсөн ярих юм байхгүй. Гэтэ өчсөн эхлүүлчээ. Ингээ явчихлаа влог дуусдаг байхгүй. За би нөгөө хаусингийнхаа лотерейг сонгоод оролцсон штэ тий. Тэгсэн чинь тэрэн дээр хөөх юм үзэгчдийг аягүй сандрахсан юм шиг байна. Аягүй олон хүмүүс над руу чиний тэр бичлэгийг чи үзээд хамтдаа стресстэй хамтдаа шаналаад байран дээр чинь санаа зовоо. Тэгсэн чи ашгүй бичлэгнийхаа эцэст байраа авчлаа штэ. Йоо фив гэж мэгээд хүмүүс битсэн бүр манай найзууд хүртэл битсэн. Яна таад наттай хамт стресстэй юм уу? Дуучлаарай бас баярлалаа. За юу ч гэсэн тэр лотерей чинь тэгээд тэр өдрөө бол ингээм амжилттай ингээд дуусч байгаа штэ би ингээд байраа аваад дараа нь 2 өдрийн дараа над руу гэрээ ирсэн заяо. За гэрээг нь уншсан чинь 95 хуудас заяо. Тэгсэн чинь тэр дунд нэг аягүй сони юм гарч ирээд Lead Law Certification гэж юм байт юм л та. 1978 оноос өмнө баригдсан, Америкт баригдсан байрнууд lead гэдэг материалтай. Тэр нөгөө будганд нь аягүй хортой байдаг гэсэн. Тэгээд тэр хор нь ингээ хүний амьсгалын замаар хүний тархины хөгжилд одоо нөлөөлдөг, дотоод эрхтнүүдэд нөлөөлдөг аягүй аюултай байна л та. Тэгээд бага насны хүүхдэд бол бүр илүү өсөлт хөгжилтөнд аюултай. 78 оноос хойш баригдсан байрнууд тэр нэг одоо lead-ийнхаа хэмжээг ингээ тогтоолгоо тэрнийхээ одоо тэг ингээ байж болох хэмжээнд нь барих арга хэмжээ авд юм л та одоо өөр будгаар нэмж буддаг ч юм уу өмнөх будгийг арилгадаг ч юм уу яг миний нөгөө авсан байр чинь тийм одоо гэрээний заалт малтай болж ирээд тэгснээ ингээд энэ байр яг тийм lead law certification одоо шалгалт шүүлгээр орсон тий за тэгээ шалгалтынх нь хариу нь энэ байгаа ер нь бол одоо амьдрахад аюулгүй гэсэн судалгааных нь хуудас энэ байна маань гэдэг тэрийг ингээд харсан үдсэнтэй танилцсан гэрээ бас тусдаа зурж байгаа хгүй ер нь Бостонд байгаа ихэнх байрнууд жоохон хөшин байхгүй одоо ялангуяа энэ Harvard Housing ихэнх хауснууд тэгээд яг хөө ер нь бол 78 оноос баригдсан зөндөө байр байт юм байна л та. Тэгээд тэд нар бүгдээрээ л одоо энэ шаардлага хангаал те засваруудаа хийгээл одоо тэр хоргоожуулах тэр аюулгүй байх тэр шаардлага нь хангаал явд юм байна. Hello за орой минь. Яг одоо цаг 11 цаг 30 минут болж байна. Ихэнх хүмүүсийн хувьд энэ бол зарим нь нам унтсан нойрсож байгаа. Зарим нь унтах гэж байгаа. Миний хувьд бол одоо ингээ шөнийн хичээлүүдэд орох цаг болсон байна. Би ч гэсэн би ажлаасаа ирчээд бүр аюу ядарч ирсэн. Яг бол аюу хичээл ороод ажил дээр нэлээд хуралтай байж байгаа. Гэртээ ирээд жоохон орондоо хөвтөж амарч байгаа. Босоод хүүхдүүдэд унтуулчаад өөрөө жоохон усанд ороод тэгээд нүрэн дээрээ нөө пад тавьсан байна. Нэг юм сэргээш авчиж байгаа хгүй одоо шөнийн сэргээш гэх юм уу та. Надад одоо дахиад нэг 2-3 цаг би ингээ суух бэлтгэлээ юм чи хийцэн. Тэгээд одоо сууж ажиллаа хийж гин, хичээлээ хийж гин. Тэгээ намар би очиж штэ. За намар очихоос өмнө 100 онлайн хичээлүүд эхэлж байгаа хгүй одоо ингээ foundation course суур хичээлүүдээ онлайнаар авч хахаж үзэх хэвээр. Хичээлүүд нь эхэлсэн бүр маш завгүй болчлоо. Ер нь бол тэгээд энэ том ширээтэй би нөгөө home tour хийжсэн home tour бичлэг байдаг, vlog байдаг. Тэрэн дээр би энэ ярьжсэн штэ энэ том ширээтэй байх ер нь надад аюу таалагдгаа гэдэг. Нэг гоё юм нь юу вэ гэхээр одоо нөгөө хүүхдүүд унтж байгаа болохоор би өрөөндөө компьютераар нэг л ингээ ажил мэжлээ хийгээд чадахгүй ер нь том өрөөндөө гарч ирээд хийх туртай. За тэгээд энэ том ширээний энэ хэсэг нь ер нь манай dining area буюу одоо яг хоол иддэг хэсэг. Тэгээд энэ хэсэгт нь хүмүүс ер нь зүрт нь ингэж очиж нэг суудаг байхгүй юу. Энэ хэсэгт нь би яг өөрийнхөө ажлын юмнуудыг ингэ тавьчихдаг. Тэгээд тэрийг ингэ байн нөгөө хоол идэх чинь ингэ хураагаад тахгүй. Ер нь ингэ байж идэг миний юмнууд. Айгу гоё. Тэгэхээр би нэг заавал за юмаа гаргаж ирж ингээл өөрөө зөөгөөд байхгүй. Энд чинь ингээ байж идэг. Тэгээ хоол мол идэхэр бол энэ чинээ суугаад. За би тэгээд юу айгүй их юм хийсэн юм. Манайхаа ёо. Харвард одоо ингээд хичээлдээ ороод эмхийн тул надад бүр ингээ чеклист өгсөн байгаа байхгүй бүр систем дээр нь заяа. Ингээ хийх хэвээр ажлын чагсаалт. Миний бас ингэж айгүй нарийн хуваалцаад байгаа нь. Ер нь бол нэг ингээ шаардлага байхгүй шүү дээ тий. Ер нь би амьдралаач хуваалцах шаардлагагүй. Гэтэ миний бас ингэж хуваалцаад байгаа нь хүмүүс бас яг энэ топ сургуулиудад сурахад ямар процесс даван туулд юм бэ? Ч одоо тэнцэн гэдэг чинь айгүй том асуудал те. Тэр хүртэл бас нэг юм аялал л да. Тэгээ тэнцсний дараа зүгээр ингээд нэг очиж сурчдгүй юм байна. Очиж сурахын тулд энэ чинь бас зөндөө олон юм логистикийн юмнууд байд юм байна. Очиж сурсны дараа төгснө гэдэг чинь бас дараагийн асуудал тий. Төгснө гэдэг бол ер нь бүр 1002 дахь асуудал байгаа байхгүй юу. За тэгээ төгснөний дараа яах вэ гэдэг бол бүр 1003 дахь асуудал. Тэр яг одоо бол би ингээд очиж сурахын тулд хийх ёстой ингээд ажлын процессуудаа даван туулаа явж байгаа. Тэгээ тэрийг бас таадтай гоё хуваалцъя. Тэгээ хин нэгэнд нь л тусалж байгаа гэж найдаж байна. Хин нэгэнд нь туслаад хин нэгэнд нь гоё ойлголт өгөөд надаар дамжуулаад бас өөрийгөө гоё төсөөлж харж чадчих байгаа бол тэр чинь л миний одоо энэ бичлэг хийж байгаагийн өөр шим шүү дээ. Би ер нь ингээд moisture pad аягүй сайн тавьдаг. Нүрээ бодохын өмнө өглөө орой унтахын өмнө тэгжиж өглөө босоод ингээд скин кэрэ хийчихэд нүрээ будахад айгүй гоё суур болоод нүрний будаг ингээд хагараад хураашаад байдгүй. Ялангуяа ингээд хамраараа тойруулж айгүй сайн тавьж өгдөг. Тэгэхгүй бол нөгөө нэг яг будагч яг энэ нарийн өвчлөөсүүдээр хагардсан шүү дээ тий. Бейк хийгээл бүдэр түрхэхээр тэр яг энэ хэсгүүд дээр айгүй сайн тавьж өгөхөр чигчлэлтэй хагардаг. Би бүр амар үлсэж байна. Жоохоо л идлээ. Би өдөржингөө завгүй яваад
хоол идэж амжихгүй. Би нөгөө аягүй тухтай хоолоо идэх дуртай байхгүй. Тэг ингээ хүүхдүүд маань унтааг байгаа үед би ингээд газ хүүхдүүд хажуугаар идэж чаддгүй. За нэг хүмүүс ингээд тухтай байж агаад идий гэдэг төрлийн хүн учраас хамгийн сүүлд нь хамгийн орой л идэж таарах юм да. Би чинь тамхи татдгүй, арх уудгүй. Тийм болохоор надад нөгөө нэг миний одоо гоё кайф мэдэрдэг зүйл ер нь хоол амттан идэх зүйл байдаг байхгүй. Би ингээ хөргөж онголоод ингэж боддог шүү. Эхлээд энийг идээд дараа нь энийг идээд энийг идэж дуусчаад гоё цай уучаад энийг идэнэ. Гэх байдлаар ингээд тэгж ингээд гоё кайф мэдэрч иддэг орой хоолмолоо. Тэгэд нь хардаа юм гоё компот л идэж өслөө шүү дээ. Миний үеийнхэн компот айгуу гоё. За компот идний өнөөдөр хүүхдийн баяр болоод бэлэг цуглараад нөгөө бэлгэрнээс юм жуус гарч ирдэ шүү дээ. Бүр янз чери, киви, бөөрөлцөн гэж ууж үзээгүй амтнууд байгаад байна. Лейл бом баярлж байгаа хөтэй юм их уух жуустай болцсон. Би ч нэг жуус уудаг юм. Би нэг алюминий жуус л ер нь уух. Гэтэ ер нь ингээд жуус уухаар надад ингээд амны цангаа тайлагдахгүй. Аман дотор айгүй шүлс ялгаруулад байгаа юм шиг санагддаг. Жуус уухаар бол би ер нь ийм их ус хийж агаад жоохон жуус солиол уучдаг дөө яг дангаар нь уудаг. Харин би газта спрайт уух туртай. Тэгээ газта амттай ус уух туртай. За өнөөдөр орой хоол нь жоохон гуляшр хоол. Юу вэ? Тог тасарчлаа гэвд тоо. Нэрта. Үзаац. Ингээ тог тасарчлаа. Тэгэхээр чи юу гэсэн үлээ? За компьютер бол цэнэгтэй байгаа. Харанхуйд суух юм бах та. Уртлын байр тогтой байна. Хажуудлын байр тоггүй байна. Эргэн тойрон тогтой байна. Манай байр л юм бах та. Манай нөхөр PC тоглолчихсон. Одоо тоог нь тасарсан. Тог гарч ирэх баг. За азар манад ийм гэрлээдэг байхгүй юу? Энэ ингээд wireless. Тог тасарсан үед энэ аягүй хөөрхөн. Тэгээ бас энэ тэнд ингээд шүн мөн ингээд явахтаа ингээд ашиглаж болно. Энэ тэнд ингээд тавихаар аягүй хөөрхөн нэг юм ambience vibe үсгдэг. Ямар азар хоолоо халаацсан юм бэ тий. За сайхан хооллоорой. Тог тасардаг өдөр юм хийх гэсэн худлаа болсон. Яасан гэж тог тасарч ингээ харанхууд гэд юм хараад төвлөрий гэсэн ч бүр ингээ нойр хүрээд болдгоо. За ер нь өөр өдөр хийгээд одоо ажил дээр ирсэн хийж байна. За ер нь бол одоо ингээд яг next steps гэд ингээ заагаад өгсөн байгаа байхгүй юу? Заавалчгүй хийх ёстой юмнууд нь бакалаврын түвшинд суралцж ирсэн одоо транскриптуудаа явуулах ёстой гэд. За энийг хийсэн байгаа. За визэнд орохын тулд санхүүгийн баталгаа энийг явуулсан байгаа. За тэгээ виза авцсан байгаа. Энэ бол ингээ нэг том асуудал туусан. Одоо болохоор ингээ health coverage ямар төрлийн эрүүл мэндийн даатгал авахаа сонгоод бүх одоо нөгөө вакцин хийлгүүлсэн мэдээллүүдээ явуулж иж сургуулийн одоо хичээл сонголтууд нэгдэн гэж байгаа байхгүй. Дараагийн хийх стаймнууд нь болохоор шинэ сурагчийн onboarding им тренингүүд үзгээд байгаа. Энэ нь болохоор хичээл сонголтынхаа өмнө хийх ёстой. Гар урдын чухал дүрмүүд юу гэдэг вэ? Гадуурхалтын эсрэг ч юм уу, арьс өнгөний ялгуурлалтын эсрэг гэд тиймэрхүү чухал хичээлүүд үзэх ёстой байгаа. За Harvard email хаяг аавна гэсэн энийг авсан байгаа. ID фотогоо явуул гэсэн ID фотогоо явуулцаа одоо нөгөө сурагчийн ID авахгүй юу? Тэгээ тэрэн дээр зураг явуул гэсэн. Тэгээ би чинь нөгөө нэг төрснөөс хойш юм official зураг мураг бараг авахуулаагүй. Жирэмсэн болох бүр өмнөх үеийн зураг явуулсан. Ийм зураг явуулсан маа. ID фото чарэл уртаас нэг сэнс хүлээлгсэн юм шиг зураг байгаа. Нэг нөгөө студид авахулчихсан. Илүү том зураг тэгээ зураг кроплоод яг энэ хэсгийг явуулсан байхгүй юу. Тэнгууд очоод миний ID ингээд шууд хэвлээд гарцсан байх юм лээ. Эхний хичээл нь эхэлсэн байгаа. 6 сарын 1-ээс эхэлсэн. Тэгээ тэр хичээл нь болохоор how people learn гэдэг хүн яаж суралцдаг вэ гэдэг чухал хичээл юм билээ. Энэ болохоор одоо ер нь боловсролын магистрийн бүр яг суур хичээлүүд гэсэн. Тэгэхээр суур 3 хичээл байгаа юм лээ. Тэр 3 хичээлийг нь хамгийн ихнийх нь энэ 6 сараас 7 сарын 10-нд хүртэл эхэлж байгаа хгүй онлайнаар. Тэгээд тэрнээс цаашаа дараагийн суур хичээлүүд нь үзнэ. Дараагийн суур хичээлүүд нь бол яг биетэр үзэх юм билээ. Яг чухал хичээлүүдэд үзэхээс өмнөх бүх одоо боловсролын магистрийн чиглэлээр сурж байгаа хүмүүсийн үзэх ёстой суур 3 хичээлийг эхлүүлсэн гэсэн үг. За тэгээд эхлүүлсэн чинь тэр нь болохоор маш их унших материалтай юм билээ. Одоо ингээд 7-7 хоног болгоо ингээд гэрийн даалгавар assignment-уудтай. Тэгээд тэр 7-7 хоног болгон унших материалуудтай. За тэгээд унших материалуудынх нь ингээд жагсаалтыг өгсөн. Тэр унших материалуудынх нь нийт хэдэн цаг болох нь бас харагддаг юм билээ. Энийг уншиж дуусгахын тулд 10 цаг хэрэгтэй ч гэдэг юм уу тий. За тэгээд одоо ийм Harvard-д тэнцсэн сурах байгаа хүүхдүүд ийм group chat байдаг байхгүй юу? Энэ group chat дотор нь болохоор юу гэдэг вэ гэхээр бүх төрлийн мэдээллүүдээр ингээд channel нь хуваагдсан. Одоо housing гэвэл housing-ийн group, олон улсын сурагчид нь олон улсын group л үгүй тий. Эхний хичээлийн how people learning group энэ төр үссэн. Юм хамаа зарж байгаа хүүхдүүд тий. За тэтгэлэг мэтгэлэг авах га тэрийг хөвзөлж байгаа хүүхдүүд гэл гэр бүлээр ирж байгаа хүмүүсийн group. За тэгээд нөгөө том улсууд чинь ингээд хятад гэл group нээсэн, Энэтхэг гэл group нээсэн, Солонгос гэл group нээсэн. Айгүй олон мэдээллийн группүүд байгаа байхгүй. За тэгээд энэ дотор одоо яг энэ how people learn-ийн талаар
ингээд хүмүүс яриад байгаа юм одоо ингээд энэ хичээлээ яаж хийх юм хөө гэдгсэн чинь үнэхээр их унших материал байна. Бүр хідэн цагийн унших материалууд байна гэдэг аахгүй. Тэгээ энэ хүмүүс ингээд энэ дотор ингээд бичиж байгаа. Би нэг их юм бичдэггүй. Гэтэ яг миний бичсэн юм бас амар лайк майк зүрх мөрх авчтаа. Хүмүүс ингээд амар их унших материал байна. Бүр ингээд унших материалуудаа гүйцэхгүй энэ хүн бүр ингээд ийм мем энтер ингээ явуулсан заяа унших материалын жагсаалтаа харсан чи ийм байна гэдэг. Одоо тэг яаж л нөгөө нэг AI гэдэг юм гараад ирсэн. Намайг одоо бакалавра хийж хахад AI гэж байгаагүй. ChatGPT гэж байгаагүй. Тэгэхээр бүх эссе бүх юмаа бидрэг ингээд өөрийнхөө бодлоор тэгээ өөрийнхөө дүрмээр өөрийнхөө үгийн structure ингээд бичдэг байсан бол одоо ингээд бүх юм AI болсон чинь AI-тай амьдраад одоо амар тассан байгаа хгүй ChatGPT-тэй амьдраад тий миний хувьд бол тиймгууд одоо энэ эссе энэ унших материал ерөөсөө AI ашиглаж болохгүй гэж байгаа учраас би буцаад яг өмнөх тэр хэдэн жилийн өмнөх тэр тархиа ашиглах хэрэгтэй болж ирж байгаа хгүй. Тэгэхээр тэр бас айгүй том шилжилт болох юм байлээ. Ингээд нэг гоё юм манайхан миний сурахыг хүсэж байгаа миний ажил амьдралд миний мөрөөдөлд хэрэгтэй бүх юм байгаа байхгүй юу. Би энийг үзээд ингээд дуусгах юм бол энэ хичээлүүдийг ингээд үзээд энэ сургуулийг төгсөх юм бол энэ мөрөөдлөө биелүүлэхгүй байхын аргагүй их хэмжээний ийм ресурстай болж байгаа юм байлээ. За одоо энэ how people learn гэдэг яг энэ суур хичээл дээр бүр яг нейрон тарих яаж сурдгаас эхэлж байгаа байхгүй юу. Нейрон чинь 0-1 настай яг тэр нейрон тарих инфантийн тарих яаж сурдаг ямар байдлаар тэг ингэж ажилтгийг бид нар ингээ шинжлэх ухааны түвшинд нь судалгаа хийж уншиж сурж байгаа. Үнэхээр яг боловсрал гэдэг энэ том салбарын бүр яг ингээ суураас нь хүн төрлөختөнтэй баг ингээд хин хөвлөд байхдаа юу сурж төрөөд тэг нэг нас хүрэхээс өмнө яаж тарих нь ажилтдаг талаар ингээ сураад хэлж байгаа байхгүй юу. Үнэхээр гоё. Хамгийн ихний миний унших хэвээр материал Brain Development and Learning in Early Childhood тэг бүр яг бага насны хүүхдийн тарих хэрхэн яаж ажилд сурж хөгждөг талаар маш их унших судлах материалтай. Энэ болгоныг би одоо жишээ нь дургуй мэргэжлэрээ сурж байгаа ч юм уу эсвэл энэ мэргэжлэрээ юу хийхээ мэдэхгүй сурж байгаа үед тий одоо жишээ нь би бакалаврын түвшинд бол би өөрийгөө бизнесээр ингээд санхүүгийн чиглэлээр сурж байгаа үедээ би төгсөөл би энийг яг ажил дээр ингэж ашиглах юм байж уу би энийг яг одоо өөрийнхөө хийж байгаа төсөл дээр ингэж ашиглах юм байна гэсэн юм баггүй шүү дээ. Ийм сурах хэрэгтэй байна, ийм даалгавар өгж байгаа юм байна. За энэ шалгалтын төлөө бэлтэн гэл явж байгаа. Энд ингээд яг энэ Harvard-ийн миний одоо үзэж байгаа хичээлүүд уншиж байгаа материалууд болохоор ерөөсөө бүр ингээд бүр шууд тэр мөрчөөсөө эхлээд надад ингээд үр шимээ өгөх ашиглаж болохоор тэг суралцаад шууд амьдралтаа тэг гэр бүлтэй ажил дээрээ хэрэгжүүлж болохоор зүйлүүд байгаа учраас би бүр ингээд үнэхээр талархалтай хандж байгаа. Тэгэхээр энэ ч одоо юу гэсэн үг вэ? Манайхаа би ингээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөрөөдлийнхөө сургууль сураад байгаа л гэсэн үг байхгүй. За hi guys би сая билетээ авчлаа Air Market-аас одоо яг нэг явах онгоцны тийзээ. Тэгээ сая Air Market-тэй ингээд хороод уулзчаад байжсэн чинь айгүй гоё үйлчлэг гарсан юм. Тэгээ тэрийн тайдаас хуваалцсан. Заримдаа ингээд бэлэн аяллаа хөтөлбөр авахар дунд нь ингээд огт хэрэггүй үзүр ч юм уу тий очмоорг байгаа газар ямарг байгаа маршрут ингээд оруулсан байдэн шүү дээ. Одоо ингээд заавал явах хэвээр одоо хөтөлбөр юм ээ гэд. Гэтэ ингээд та мөнгөө төлчихсөн болохоор одоо ингээд дагаад явахаас өөр аргагүй болоод яг ингээд өөрийн чинь аялал биш юм шиг нэг юм нийтийн аялал болоод идэв шүү дээ. За энэ яах вэ гэхээр та Air Market-ийн одоо аялын зөвлөгтөө ярьж агаад яг хаашаа явмаар байна те хинтээ явмаар байна юу үзмээр байна ямар төрлийн одоо travel experience-тэй баймаар байна гэдгээ аялын зөвлөгтөө ярьж агаад яг өөрт чинь танаа групп тохирсон тийм гоё аялын юм хөтөлбөр гарах боломжтой байна. Өөрөөр хэлэх юм бол одоо албан байгууллага нь ажлынхантайгаа нь гэр бүлтэйгээ нь найзуудтайгаа нь те ганцаар нь яг ингээ өөрийнхөө хүссэн аялын хөтөлбөрийг аялын зөвлөгтөөгөө ярилцж агаад гарах боломжтой болсон юм байна. Тэгэхээр ингээ та нар айгүй гоё те явж байгаа ингээд хэдэн өдрөө маш гоё өөрийнхөө хүсэлд нийцсэн уян хатан байдлаа зохион байгуулах боломжтой гэсэн. За энэ бол надад ингээд үнэхээр таалагдсан зөв. Яагаад гэвэл ингээ хүүхэдтэй аялж хахад одоо хүүхэд тохирсон яг практикал хөтөлбөр хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй ингээ хүүхэдтэй хүн чинь маш олон юм ингээ үзээ яваад яж чадахгүй те илүү амрахыг илүүд үзэн ч гэдэм үү. Илүү тайван аялал чухал те. За ахмад настай одоо юу гэдэг эмээ өвөө ээж аавтайгаа явж байгаа бол айгүй их ингээл алхахдаг те. Ингээл за одоо энийг үзэн гэдэл ингээ шиш ингээл алхаал ингээ яваад ахын оронд бас арай алхал багтай юм биед нь амар хөтөлбөр бас илүү чухал. За найзуудтайгаа аялж байгаа бол яг ингээд илүү гоё хөгжилтэй fun life, night life за гоё ингээд зураг авах боломжтой юм. Instagram спотууд дээр очих, трендинг газрууд дээр очих гэдэг ч юм уу. Энэ бол маш чухал шүү дээ. Ингээд найзуудаараа явж байхдаа ингээд нэг газар ингээд амраал суухгүй шүү дээ. Тэгэхээр ингээд тэр болгон чи ингээд тохирсон гоё аяллаа хөтөлбөр Air Market зохиож өгдөг болсон байна. Маш гоё уян хатан аяллаа хөтөлбөр гэсэн. Тэр та хэд маань сонирхож байгаа бол яг одоо Air Market руу залгаад custom itinerary буюу одоо яг өөр тохирсон юм гоё уян хатан юм хөтөлбөр гарах үйлчилгээгээд асуугаад сонирхоод үзээрэй. За тэгээ эхний байдлаар гарсан аяллууд нэгсэн чинь Сөүл ингээд найзуудын аялал ёо би одоо буйна гэд найзтайгаа битээр Сөүл найзуудын аялал хийн гэд бүр ингээд айгүй удаан ярьж байгаа байхгүй юу. За Хонконгийн хосын аялал гэж байна. Ёо энэ бүр
бүр яг түүхсэн цогоо ит хоёр Хонконг руу хосын аялал хийж исэн. Бүр одоо хүртэл тэрийг бүр ингээд амар санд үнэхээр гоё ясан бүр ингээд Токио найзуудын аялал энэ бүр супер нахаа бүр ингээд найзуудаараа Токио явна гэж бол бүр үнэхээр гоё сонсогдож байна. Бээжин гэр бүлийн аялал ойрхон тэгээд гоё хооллуудтай. Тэд чинь янз бүрийн гоё хоол байгаа штэ тий. Тэгээ гоё үзэж харах юм ихтэй. Тэгтээ бас гэр бүлэр юм чинь гоё тайван аялах боломжтой бас байж болж байна тий. За тэгэхээр яг иймэрхүү аяллууд бол ихний байдлаар ингээд гарсан байгаа мэн л та. Тэгэхээр та маань энэ аяллыг харж байгаа. За энийг нь асуулъя, энийг нь нэмүүлээч гэдэг юм иймэрхүү байдлаар кастомайз хийх боломжтой. Өөртөө тохируулаад өөрчлөх боломжтой. Яг эхлэх хүн ингээд ингэсэн байгаа. Таад бас одоо энэ чинь ингээд аяллаа хөтөлбөрийн өөрчлөлт та ингээд өөрийнхөө юмнуудыг нэмээд хасаад ч юм уу өөрчлөх юм бол бас өнөө өөрчлөгдөх боломжтой юм билээ шүү. За hi guys, өглөөний минь яг одоо би сэрцэн гольфийн бэлтгэл рүү явах гэж байна. Гэтэ өнөөдөр жоохон бороотой өдөр байна. Тэгээд хэдүүлээ өвчихсэн. Очоод бороо орчихгүй байх гэж найдаа. За өнөөдөр жоохон салхитай байна. Сая би кофе авах гэдэг шүү. Кофе шопд орж ирсэж бүр яг хийсгэж байна. Онгойлох гэж амсар нь онгоосонгүй фейлдчлээ. Яг ингээд таг гэдэг ингээд гоё онгоохгүй талдаа гацчихлаа. Өглөн дээрээ компьютер уух сайн ч юм уу тий. Амар муу юм шиг санагдаж очлаа гин дуужсэн. За би одоо ийм нэг маск наах юм. Энэ болохоор нөгөө нэг sun protector ахгүй юу яг инженэ ингээд наа чин. Тэгэхээр бас нөгөө айгүй удаан салхин цогсохоор арьс түлэгдэхгүй, наранд бас хэд нарны туяа авахгүй аль болох ингэж арьсаа хамгаална. За ингээд энэ өдрийг эхлүүлцгээе. Ер нь би сүүлийн үед нэг юм бодоод байгаа. Одоо ингээд сайхан амьдрахын тулд биднэрт нэг л амьдрал байгаа шүү дээ. Тэгээд энэ амьдралыг ингээд үнэхээр одоо гоё тий утга учиртай өнгөрүүлэхийн тулд бидний одоо ингээд олж авах ёстой чадрууд гэж байгаад байгаа байхгүй юу. За тэгвэл миний хувьд болохоор би ингээд зарим үед ингээд амьдралыг ингээ гэгээлгээр харж сурах тий ямар ингээ амьдралд ингээ бэрхшээл тохиолдсон ч гэсэн за маргааш гэж баг өдөрт итгэх тий эсвэл ингээ маргааш гэдэг өдөрт найдах ч юм уу маргааш гэдэг өдрөө эхлүүлэнгуудаа тэрийг гоё байлгах гэж ингээ хичээх тий одоо өмнөх өдөр нь муухай юм болцсон болохоор маргааш гэдэг өдрөө алахгүй тулд өөрөө тэрийг одоо орхиод өргөжлүүлээд move on хийгээд амьдрах ч юм уу тий за өнгөрсөн 7 хоног жоохон rough week байсан байхгүй надаа ялангуяа weekend-ээр хасаан бүтсэнээр жоохон rough байсан. Тэгээд одоо ингээд өнөөдөр 2 дахь өдөр өнөөдрийг би ингээд амар гоё эхлүүлэе гэж үргэлж хичээж байгаа байхгүй юу. Дуусгах гээд бороонд зогч байна. Яа, за машинд ороод ирлээ. Аюу хүйтэн байна. Нэг мэдсэн чинь нэг брейксээ гараа угааж хата мэдэрлээ. Гарны өндөгнүүд ингээд мэлэнд харцсан. За өнөөдрийн бэлтгэл бол яг тийм ч сайн бол байсангүй. Ер нь нэг юм гольф хүний биенээс нэг юм орж исэн ингээ гинт гарчдаг заяа. Тэгээд өнөөдөр бол арайч бүтэн гарчаагүй. Гэтэ нэг юм бас нэг ганц хоёр юм мартцсан. Тэгээд өмнө нь бүр тэрийг аягүй сайн сурчаад өнөөдөр дахиад ингээ мартцсан байгаа байхгүй. Өнөөдрийн бэлтгэл бол дэжгүй байла. Тэгээд ер нь бол би full swing-гээ одоо сурж байгаа байхгүй. Багш бол хэлэхдээ намайг жигдэрч илэн гэсэн. Тэгэхээр I'll take that for today. Тэгээд энэ нөгөө sun patch штэ. Энэ ингээ зүүхээр бүр аягүй гоё эвтэйхэн. Бүр яг нэг юм нүүрэндээ хувцас өмссөн юм шиг гоё мэдрэмж авдаг. Айгүй эвтэйхэн тухтай. Би нэг тайлах нь айгүй дургу. Айгүй эвтэйхэн юм бэлээ. Яг ингээд зүгээс сурчвал. За тэгээд би ажлаас орж ирсэн байж. Одоо ер нь яг нэг юм цаг агаар яг халуун 100 болчоогүй мөртлөө бас юм хүүтэн биш нэг юм дундын байгаад байгаа штэ. Тэгээд тийм үед би нэг өмнөх влог дээр энэ цамцаа харуулсан. Энийг би зүгээр
Зараагаас авсан санагч чинь айгүй олон жил өмнө авч ирсэн. Тэгээ одоо хүртэл Зараа айгүй сонирн брэндтэй ингээ зарим юм айгүй чанаргүй. Гэсэн хүртэл зарим юм нь үнэхээр чанартай бүр олон жил тэгээ маш олон жил ингээд байгаад идэг. Тэг яг энэ цамц тийм байхгүй юу. За тэгээд би нөгөө сүүлийн Phuket-ийн влог дэрлөө нэг ийм гутал авснаа анбоксинг хийж харуулж байсан шүү дээ. Gucci-гээс юм сандал. Тэгээд reel оруулсан байсан чинь нэг хүн комментэр ч үлөө DM-эр ч үлөө битсэн байсан байхгүй юу. Наад гуталч айгу хэвтэйхэн биш шүү дээ. Ийм худлаа юм түгээхэ болмоор байна. Яг жинхэнэ үннийг хэлээч мэлээч гэд жоохон ууртай дөө нэг тийм битсэнсэн. Тэгээ тэрийг би тухайд харчаад нэрээ бас ингээ хэрглэж үзсний дараах ревю хийвэл хүмүүст бас хэрэгтэй юм уу тий анбоксинг бол тэгэл шинэ юм л байгаа. Яг ингээд хэрглэж үзсний дараа хэр вэ гэд нэрээ бас хэлвэл хүнд хэрэгтэй болов гэж бодоод хэлийг жудлаа. Эхний удаа өмсгөд бол холгосон шүү. Тэр бол үнэн би ч холгоно гэж бодоогүй. Гүч айгу ихтэйхэн байдаг. Гэтэ энэ гутал хаагаараа холгосон бэ гэхээр энэ хоёрдугаар энэ одоо кантара гэх юм уу. Тэгээд яг хөлний нөгөө нэг дээд хэсэг чинь жоохон нэг юм ясархуу байдаг штэ. Тэгээд жоохон зузаан хөлтөө хүнд бол одоо энэ тохиромжгүй юм байлээ. Одоо бандгар зузаан хөлтөө бол жоохон холох гэж магадгүй. Жоохон нэмгэн дүү одоо ясан хөлтөө хүн бол гайгүй юм шиг байна. Би яг нэг дундаж байхгүй юу. Тэгээд нэг удаагийн л өмсөлтөөр. Тэгээд дараа нь би холгочхоор нөгөө холголтоо зөөр болсны дараа хүртэл энийгээ тахиж өмсөөгөө жагаад сайхнаас өмссөн чинь холохгүй бүр супер байгаа. Тэр нэг удаа жоохон тэгсэн тэрнээс хойш бол айгүй гоё өвтэйхэн байгаа. Тэгээд нөгөө үргэлж ултаа зузаан байгаа болохоор хүл халтар болохгүй. За Леягийн хамгийн сүүлчийн гуталтай болт ийм дугуйтай болсон. Ийм том хүүхдийн дугуйтай болсон. Энийний өмнө болохоор balance bike-тайсан. Тэгээ ийм дугуй авцсан. Тэгээ энийг саяхан авсан байхгүй. Тэгээд өнөөдөр би зүгээр гоё цэцрэл түрээлэнгээр хүүхдтэйгээ салхилъя гэж бодлоо. Тэгээд охиноос гоё дугуй авсан юм чинь тэр хаваар яг нэг гоё юмтэй талбайд ингээд зүгээр л дугууны замтай газар очиж гоё дугуйг нь унуулъя гэж бодсон. Хэдүүлээ хамтдаа явцгаая. Башуун утсан байна. It's green. Ямар вэ? Гоё юм шиг. Жоохон биш үү. It's back. Шүү амар их. Хараач. Түч баг хараач. Дууссан байна. Тийм ээ наа. Pretend this. За энэ ингээд Gyudon нэрлээ. Лея сая энэ зургийг юу вэ гэд энэ удаан хийж байгаа болохоор удаан хийж байгаа ингээд бичлэгийг үзүүлж байна. Ер нь бит хоёр ингээд юу яад ингээд шууд ингээд YouTube-ээр орж байгаа бичлэгийг үзүүлж байна. За энд ингээд Лея бит хоёрын хоол ирж байна. Лея энэ гомын ч юм баггүй юу? Сая хийгээдсэн гомын ч. I only the clinic in Gamma. За Лея ингээд хүүхдийн сав ашиглаад өрөөдөж чадчих штеп миний аав гэж. Энэ талим уу тэр талим уу? Энэ талим уу? За энэ ингээд Улаанбаатар хотын skyline юм уу да? За цаг одоо яг 8 болж байна. Тэгээд би цэцэрлэг төрөөлөл орж яг нэг ихэн нөлөөл хэсэгт айгүй хүмүүс бууж ин жагаад жоохон ингээд урагшаа алхаад гараад ирэхээр гой сэрэгжээд баг ингээд хөнгө болчдөг. Тэгээд одоо гой ингээд алхаж чинь хүүхдээ ингээд дугуй авч өчөөд яг юм чөлөөтэй зам дээр дугуй унуулмаар санагдаа л эсэ. Тэгээд ашгүй өнөөдөр тэр хүслээ биелүүлчлээ. Тэгээ ер нь хүүхдтэй болох гэдэг чинь хүүхдтэй хамгийн гоё бэлэг бол хүүхдтэй цаг гаргах. Миний охин зүү эргээ явчих. Аха зүү. Надаас баруун явах уу зүү явах уу гэж асууж байсан. Тэгээ ер нь аль яг хүүхдтэй чанартай цаг гаргах чинь л хүүхдтэй өгж байгаа бүр насан туршийн хамгийн том бэлэг байхгүй юу. Яг өнөөдрийн зарцуулсан те нэг цаг чанартай цаг бол эсвэл 15 минутын гоё ном уншиж өг. Тэр эргээд хүүхдэд чинь хэдэн мянга дахин үржиж
давуу тал нь ирэх болно. Тэг хүүхд чинь насаараа маш гоё сэтгэл дүүрэн тийм гоё хүүхд хүн болж төлөвшнө гэж би бол боддتي. За ээж нь Өөрөө тийм хүүгээ чи надад. Миний ах өнгөрөөрөлээ. Crawl. Wow. Лея. За нэг ийм юм дээр ирж тоглоно гэд. Энийг 15 минут ингэж тоглоход нэг 10,000 гэдэг юм байна. Энэ дотор гүүгээд байгаа байхгүй юу? Энд чинь юм уустай. Ээж охноо. What is my mom going to say? Уус орохгүй штэ. When I move, Оо. I'm gonna go inside the water when I move. No. Ah! Wow, ямар гоё. I'm a cat. Манай нөхөр амар экстрим юм дуртай байхгүй гэсэн чи охин бүр яг тийм зав. Энд ингээ зөндөө тоглож болох юм дайгчгүйнууд байгаа. Заавал ийм юм дээр иш тоглоно гэд. Тэгээ цогоо бүр улам хэцүү болгоод бас цогсож байгаадгүй одоо өсрээд үзмүз гэнэ. Улам нөгөө левелүүдийг хүндрүүлээд одоо хардуур амар хүчтэй хоёр тийш нэргүүлж нөгөөх нь энэ дотроо бүр хөглөө. Йоо, амар хоёр таарсан хүн байна бүр. Хүү